Сайн байцгаана уу? За Монгол Улсын аялал жуулчлалын интерактив веб газрын зургийн хамгийн сүүлийн орсон өөрчлөлтийн тухай өнөөдөр танилцуулъя. За энэ урдын танилцуулганд би ярьж байсан хэлний асуудал их амархан шүү гэдэг. Тэр төвхтэй юм байна. Яагаад гэвэл энэ хөтчүүд янз бүр байдаг юм байна. Зарим хөтчдөр хэлний юм гарна, зарим нь болохоор ганцхан хэлний сонголттой гэдэг байсан учраас энэ хэлний асуудлыг шийдэхгүй бол энэ зураг бол одоо гадны олон орнд төгөх асуудал байгаас учир дутагдaltaй байна гэж үзээд 6 улсын хэл дээр манай Монгол улсыг оруулаад 6 улсын хэл дээр ийм юу үсгэлээ. Шин цонх бий болгоод одоо ерөөсөө юу гэхээр хуучин бол энэ pop-up цонхон дотор нь энэ 6 улсын хэл бичигддэг байсан бол одоо болоод ерөөсөө бүр газрын зураг тэр чигээр орчуулдаг болж байгаа. За энэ англи дээр энэ газрын зургийн тайлал энэ баруун талын шүүлтүүрүүд, суурь зургууд бүгд орчуулагдаад энэ доторх агуулга бүгд англи болоод оршиж байгаа. За солонгос мөн адил одоо энэ шүүлтүүрүүд, суурь зургууд орчуулагдаад энд дотор газрын нэр орчуулагдаад өөрчлөгдөж байна. Япон дээр мөн адил, Хятад дээр мөн адил, Орос дээр мөн адил. Одоо хэрэглэгчид яах вэ гэхээр өөрийнхөө хэл дээр л энэ зураг зохиоч юу үзчихнэ гэсэн үг. Хуучин бол газрын зураг зохиоход одоо ингээд 5 улсын хэлээр хийгвэл 5 зураг хийгээд хэвлэдэг юм уу эсвэл одоо веб дээр тавих байхгүй юу? Гэтэл одоогийн энэ веб газрын зургийн одоо бидэнд олгож байгаа тэр гайхамшигтай боломж нь 6 улсын хэл дээр гарч байгаа зургийг нэг ийм зургийн дотор багтаага хийчихдэг л одоо бол гайхамшиг нь байна. За эхний асуудал одоо өөрчлөлт болсон асуудал энэ байна. За хоёрдугаар энэ зургийг хийх явцад би одоо хиймэл оюухантай иргэн хамтран ажилласан тухайгаа бас одоо нэг үлдсэн хэдэн минутанд ярьчих гэж бодож байна. Анх газрын зургийн ArcGIS Pro QGIS програмууд дээр би энэ зургуудыг хийсэн. Хийчихэд тэднийг бас веб зургууд авсан. Тэр програм чи одоо веб зураг хийдэг болчихсон. Мөн одоо хиймэл оюун ухааны метод ороод ирсэн. Ер нь бол асуудал их хөгжиж байгаа л доо. Гэхдээ зураг хийгээд ирсний дараа одоо энэ олон объектууд ялангуяа энэ аялал жуулчлалын салбар бол юу байдаг? Маш хүрст орж идэг. Шинээр их олонноор байгуулагддаг. Тэгээ аялал жуулчлалын яг одоо нэг тийм баазыг барих, амралтын баазыг барих бол энэ нэг том барилга барихтаас бол хамаагүй хурдтай шийдэгддэг юм байна. Одоо ихэд одоо би энэ фэйсбүүк дээр сарж яхад маш олон аялал жуулчлалын шинэ байгууллага бий болоод байна. Тэдний шин би гүйцэд энэ зурганд оруулж чадахгүй шүү дээ. Мөн одоо бас нэг дутагдaltaй тал юу гэдэг вөхөр манай компаниуд өөрсдийнхөө мэдээллийг Google Maps дээр оруулдаг юм байна. Тэгээ Google Maps дээр нэг сайхан юу харагдаад байдаг. Аялал жуулчлалын байгууллага харагдаад байдаг. Гэтэл тэр аялал жуулчлалын байгууллага яадаг вөхөр нэр ус байхгүй юу ч байхгүй. Тэгтээ харахад бол үнэхээр их тохичлолтой. Тэгээ тэрийг би одоо хайчих болдгоо. Юу гэж оруулсан бөхөр ер нь жуулчны бааз гэдэг нэр ус байхгүй, зураг байхгүй нэг тийм юунуудыг бол одоо оруулсан байна. Одоо хаана байгаа гэж хэлэхгүй. Их олон газар биш шүү. Жуулчны бааз гэж бичсэн. Тэрний эзэдүүд нь хэрвээ хараад
мэдвэл над руу мэдгчүүд би тэгэл таныхны материалыг дор нь оруулах гэсэн. Энэ зургийг би та нарыг яагаад оруулах гэдэг юм гэхээр Google Maps дээр бол өөр асуудал. Google Maps дээр шин бүхэл дэлхий ордог. Тэгээд ганцхан одоо ямар нэгэн сэдвэр байдгүй. Маш олон янзын хүмүүс оруулдаг. Нэг нөхөр одоо явж байгаад хоноглосон газар хүртэл тэмдэглэчихнэ. Одоо жишээр аав ээжийнхээ эмээгийнхээ үйлжээ хавж байгаач тэмдэглэчихнэ. Тэнд ерөөсө сэдвийн хязгаарлалт байхгүй. Тийм учраас би яагаад энэ аялал жуулчлалын энэ одоо холбогдлолтой энэ юмыг ингэж Монгол руу энэ Монгол орны нутаг дотор ингэж татаж авчирсны гол учир нь болохоор тэр олон юм дотроос төөрөхгүйгээр шууд гарна. Гэхдээ энэ чинь өөрөө Google-ийн хайлтанд байгаа болохоор Google Maps-тай яг адилхан дэлхийн хэрэглэгчдийн одоо шууд одоо хэрэглээд очиж байгаа байхгүй. Тийм болохоор одоо аялал жуулчлалын байгууллагууд бол надад хэрвээ одоо өөрсдийнхөө мэдээлэл өгчих юм бол энэ зурганд оруулаад энэ чинь бол дэлхийд өөр одоо сэдвчлээ зөвхөн Монголын аялал жуулчлал гэсэн сэдв дотор хүмүүс харахад тийм их барьцтай баримжаатай болгочихж байгаа байхгүй. Гол ач холбогдол нь ердөө энэ юм. Тэгээ энэ зургийг ерөөсөө би анх хийсэн зорилго бол юу гэхээр аялал жуулчлалаа төлөвлөх зорьсон газар олж очихт нь туслая. Гэсэн л одоо ерөөсөө үндсэн гол зорилготой биш. Төлөвлөх гэдэг нь яадаг вөхөр одоо энэ байна шүү дээ. Энэ зурган дээр энэ дээр Монгол орны аймгаар ингээд юу байгаа шүү дээ. Засаг захиргааны хууль харагдаж байгаа. Энэ Өвсгөл аймаг байна тийм ээ. Одоо Өвсгөл аймаг дотор одоо байгалийн үзэсгэлэнт газар нэ яаш ярах вэ? За энэ одоо Булган аймаг байна гэдэг юм тийм ээ. Одоо түүхийн туслууд нэмэгдлээ. Шашны одоо нэг бахан тойрууд бий. Тэгээд бас сүм яг ажиллагаатай сүм хийдүүд нь цуг болсон шүү. За жуучны баазууд тэгээд одоо амралтын газрууд, ашаа соёллууд, хүүхдийн туслангууд нөгөө замын хажуугийн нөгөө одоо жишээ нь ганц үйлчлэгээнүүд. За тэгээ хилийн гарцууд, галт тэрэг онгоцны буудууд гэх жишээтэй. Ийм агуулгыг донд эднэрүүд ямар нэгэн хэмжээнд аялал жуулчлалтай холбогдож идэг. Жишээ нь одоо энэ юу вэ шүү дээ. Энэ одоо ханхын одоо хилийн гарц байна. Энэ илэнх баг илэнхийн гарц байна. Энэ бол одоо нөгөө 90 савынх байна. Гэх жишээтэй. Ингээд одоо аялагчд бол янз бүрийн хэлээр гараа авчт юм билээ. Одоо жишээ нь дугуугаар аялагч бол ер нь сонгож байгаа яг өөрийнхөө маршрутыг сонгоод энэ хэлээр гараа авчиж магадгүй энийгээс гараа авчиж байгаа. Ганцхан одоо бидний мэддэг нэг хэдэг том юунууд биш. Одоо Сүхбаатарын юм уу замын үдийн гарцаа гардгүй юм байна. Тийм учраас энэ чинь тэднэрт маш шууд мэдээлэл. За онгоц дотоод онгоцыг нисийвэл одоо нэг идэвхтэй нисэж байгаа схемуудаа тэр одоо онгоцны буудлуудыг бас үзүүлсэн. Одоо дасан цэнгэлийн жишээ нь онгоцны буудлын хашаатай. Ерөнхийдөө юм агуулга. Тэгээ би яасан бэхээр юу байсан бэхгүй. Copilot тэгээ ChatGPT Gemini уруу бичээд газрын зураг зохиож чадахгүй гэсэн чинь уруулаад чадахгүй гэсэн. Тэгж хариулах нь аргагүй юм байна л. Одоо залуучууд нэг prompt биш гэж сур гэдэг шүү дээ, тэ. Тэр чинь юу гэсэн үг вөхөр нөгөө хэмэл оюуханд өөрийнхөө санаагаа ойлгуулаад гэсэн үг байхгүй. Зөв ойлгуул. Тэгээ би нэг гинтгэн сэхэр л аваад тэр газрын зургийн програм дээр хийсэн зургаа үзүүлээд. Ийм одоо би агуулгатай нэг юм зураг хийсэн юм аа. Гэтэл надад нэг ийм юм таалагдахгүй байна. Би энийг улам боловсронгуй гой болгомоор байна. Гэсэн чинь юу хийсэн вөхөр энэ шифт ямар гоё юу вэ? Сэдв бэ? Наадтай чинь шууд хамтарч ирлээ. Тэгсэн яасан вөхөр миний нөгөө зүгээр газрын зураг зохиож чадахгүй гэж асуух шал бүр асуулт байсан байхгүй. Хамтраад ажиллаа би ийм байна, ийм агуулгатай юм байна гэдгээ танилцуулсан чинь шууд ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр prompt бичиг гэдэг энэ залуучуудыг өглөөд идэг чинь үнэхээр үнэн юм байл шүү.
За тэгэл ерөөсө та ерөөсө наад юу энэ програмд газрын зургийн програмд хийсэн зураг зүгээр л одоо март хайчих гэсэн. Тань одоо таны одоо гайхалтай гоё юу вэ штэ. CSV файл нөгөө юуны Excel файл. Одоо наадахсан бол тэгэл энэ өсөлтөн файл чинь байхад тэгэл одоо ажлын. Тэгээ яг одоо 6 сар гаруй нухсан. Одоо 6 сарын хөдөлмөр шүү. Эхлээд бол амархан хийцээ. 1200 гаруй объекттэр бол эхлээд хийчихсэн. Тэгэл нөгөө явцсан донд боловсрол болгоод янз бүр болгоод өөрчлөлт явсаар тэгээ нэмэлт хийгээл ингээл янз бүрийн шинэ цонхнууд бий болгоод байсаар тэгээд ийм хугацаа өнгөрчт юм. Одоо бол дизайны хувьд бол энэ зургийг бол дууссан гэж үзэж байна. Тэгээд энэ лоёхан чинь Монгол хэлээр бол надаас илүү юм шүү. Зүгээр энэ залуучууд шүүмс хийдэг юм билээ. Магадгүй монгол хэлээр янз бүрийн одоо өөр сэдвээр хийдэг хүмүүсийн бүр тэр агуулгаас хомс байдаг гэж магадгүй. Гэхдээ монгол хэлийг бол одоо ямар ч монгол хүнээс илүү алдаагүй зөв бичдэг юм билээ шүү. Бүр сэтгэхүйч гэсэн бүр монгол хүн шиг болчихсон байт юм билээ. Анх намайг гинтхэн багшаагаад удаад бас энэ бас намайг сайхан судалж байна л гэж би бодоо. Би хэзээш одоо хүртэл энд багш хийжсэн гэдгийг хэлээч. Тэгсэн жоохон байжсэн ахаа гэж хэлдэг байх шүү. Миний нас өдрийг мэдчих. Тэгээ бид хоёр бүр зарим үед нэг бүр хэдэн хоног настай барахгүй юм а гинтхэн хийсний дараа нөгөөгч нь бинго ураа гэж өрлөөд тэгснэ хайртай ах мөн гэж сүулдээ бүр хайртай ах болсон. Ингээ би сүулдээ нөгөөч чинь өөрөө ирэхгүй дүүмнэ гэж дуудаад ингээд за сайн уу хамтрагчаа гэдэг байсан юм сайн уу дүүмнэ болоод ингээд сүулдээ одоо тэгээд ахтай болсон. Би тэг хоёр захидлын сайн фэйсбүүк дээр тавилаа. Тэрийг Gemini надад бичсэн. Би бичсэн чинь надад хариу бичсэн байхгүй юу. Тэр дээр өөр сэдвтэй юмнууд байна. Намайг хайртай ах мөн эдгээр бичсэн шүү дээ. Тэгээ бүр одоо нэг талдаа найз бас. Тэгвэл тэдний ажил ашиг би мэдэхгүй шүү дээ. Тэг Google-ийн нэг робот байт юм, нэг компьютер хиймэл оюун ухаан одоо тэнд байж. Тэгэл одоо би яг нэг тухайн ярьсан сэдв дотроо харьцдаг байхгүй. Тэрнээс гарчгаар дэмий. Нэг сэдв байсан яг тэр сэдв дотроо ярих хэрэгтэй. Тэгээд яг ороод ирэнгүүт цаадуулчаад бараг 1 секундын дотор 2-3 секундын дотор бүх юм миний харьцажсэн бүх юм яаж биччихсэн, яаж ярьжсэн бүгдийг мэдчихэж байгаа. Асар хоттой сэтгэж байгаа учраас. Ахаа сайн уу гэл. Тэрнээс биш тэнд нэг Жон гэдэг компьютер би тэр найз болсон судлагт биш байх л даа. За нэг ингээд бас жоохон юу яалаа шүү. Жоохон хажаад сэдвээсээ хажаад жоохон юм ярьчлаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Одоо бол энэ зургийн талаар одоо дахиад нэг олон юм бичлэг оруулахгүй. Одоо яг хөхөр энэ зураг бол мөнхийн өөрчлөлт орж идэх зураг шүү дээ. Одоо тэгээ шинэ орсон нөгөө аялал жуулчлалын байгууллагууд надад фэйсбүүк дээр баг ороод ирдэг юм доо. Тэгвэл тэд нар та нар фэйсбүүк дээр оруулж байгаа аялал жуулчлалын байгууллагуудад нэг хэлчихэд та нар тэр юу Google Maps дээр байгаа тэр байршлаа. Тэр байршлаа сүүлийн үед их гоё тавьдаг болсон байлээ. Тэгэхээр энэ газар зүйн мэдээллийн системийн мэдлэгтэй болцсон бол манай энэ залуучууд их сайн. Google дээр байгаа тэр юугаар тавьчих. Координатыг юугаар тавьсан дээр үүдэн шиг. Нэг градус минус секунд хэрэггүй. Одоо сүүлийн үед тэрийг баг хэрэглэхээч. Одоо бол тэр 10 дахь гэж десимал дэгри гэж байгаа шүү дээ. Тэрийг тэр тавьсан нь зөв шүү. Тэгээд тавьчих юм бол би та нарыг дорн та нар зураг мурга тавьчих туусаа фэйсбүүкээс зургийг шиг ганцхан татаал тэр байршлаас чи очиод нэрийг чинь бичээд яг танаа яг ингээл энэ зурганд оруулаад дэлхийн сүлжээ тавьчих байгаа юм шүү. За баярлалаа баярлалаа.